Ховд аймгийн зоонозын өвчин судлалын төв. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1980 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаар тоод нууц тогтоол. Ховд аймгийн Цэцэг сумын хажинга, Говьалт аймгийн Дарвин сумын Дарвин нуруу, Тонхир сумын нутаг Зөөлөн нурууг дамжин Дарвин сумын Дарвин нуруу, Сутай уулын орчмоор 1979-өөс 80 онд олон улсын хөл хоройд гоц халдварт өвчин Тарвган тахлын нэн удаа дараа илэрч байсан тул уг өвчнөд тэмцэх байгууллагыг Ховд аймгийн төвд 8 дугаар сарын 20-ны өдөр гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станц нэртэйгээр байгуулсугаа. Ховд аймгийн зоонозын өвчин судлалын төв нь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд олон улсын хөл хоройд шинэ ба сэргэн дарахах халдварт өвчнөөс хүн амыг урдчилан сэргийлэх, өвчин гарах байгаль нийгмийн хүчин зүйлийг судлах, голомтод нутагт байгалийн голомт хяналтын шинжилгээр хийж дүгнэлт гаргах, голомтын төлөв байдал, байгалийн голомтын цар хүрээг хумих, идэвхжил тархалтын хил хязгаар, тухайн голомтын ойрын ба хэтийн төлбөрийг тогтоох, хүний өвчлөл гаргах эрсдлийг бууруулах, гарсан тохиолдолд шинжилэн цомгодгон дарахын үндсэн зорилго бүхий аймгийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллага юм. Тус байгууллага нь 1980-аас 1990 онд гоц аюулт өвчнийг эсэргүүцэн судлах станц, 1991-ээс 92 онд ариун цэвэр халдвартын станц, 1993-аас 2001 онд байгалийн голомтод халдварт өвчнөд тэмцэх газар, 2007-оос 2012 онд байгалийн голомтод халдварт өвчин судлах төв, 2012 оноос одоо хүртэл зоонозын өвчин судлалын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө тууштайгаар ажиллаж байна. 1980 онд 8 хүний оронтойтой 44 мянган төгрөгийн төсөвтэй машин унаатай 80 гаруй мянган төгрөгийн эдэж явах үе тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө албан хаагчдын нийгмийн баталгаа цалин урамшууллын хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А221-р тушаалын 1-р хавцралтаар баталсан хордоо нөхцөлийн 30%, А382 дугаар тогтоолоор орон нутгийн нэмэгдлийн 20%, унаа хоолны нэмэгдлийг 2 дахин нэмэгдүүлэн 2024 онд батлагдсан нийт төсвийн 74%-ийг цалин хөс урамшуулал зарцуулсан. Үүнээс гадна ийм эмнэлгийн хэрэгсэл онцлог хичээлийн зардлыг 2 дахин өсгөн ажиллана. Хөрөнгө оруулалтад төсөл арга хэмжээгээр эрүүл мэндийн яам, Мон 92 хөтөлбөр, дэлхийн зэн олон улсын байгууллагуудаас лаборатори тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас зэргээр 198 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татсан бол аймгийн засаг даргын нөөц хөрөнгө оруулалтаар байгууллагын халаалтын шугамыг 43 сая 400 мянган төгрөгөөр 100% засварласан. 2025 оныг өөрөө авлахгүй завсрын аудитын дүгнэлтээр зөрчилгүйгээр эхлүүлж байна. Одоогийн байдлаар манай байгууллага нь захиргаа аж ахуй, голомт хяналт тархвар судлал, лаборатори гэсэн 3 засагтай нийт 24 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ажилчдын боловсролын төвшингээр авч үзвэл бакалавр болон түүнээс дээш мэргэжилтэй 16, тусгай дунд мэргэжилтэй 7, бусад 1 албан хаагч ажиллаж байна. Зоонозын өвчин судлалын төгслийн дараах төрөлсөн мэргэжлэр 2 эмч төгсөн ажиллаж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зарласан ажлын байрны дагалдан болон гадаад дотоод сургалтанд байгууллагын албан хаагч тогтмол хамрагдан мэдлэг мэргэжлээ дэвшлүүлэн ажиллаж байна. Ховд аймгийн нутаг дэвсгэрт байгалийн голомтод зоонозын халдварт 20 төрлийн өвчин бүртгэлтэй байна. Манай төв нь байгуулагдсан цагаас хойш өнөө хүртэл Тарвган тахлын хүний өвчлөлийн сэжигтээ 28 дуудлаганд үйлчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан 36 тохиолдолд ажиллаж, голомтыг цомгодгон 1-р хавьтлын нийт 1314 хүн, 2-р хавьтлын 3231 хүнийг тусгаарлан, онцгой байдлын газар, цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, бүсийн онцлогоо эмчилгээний төв болон халдвар гарсан сумдын засаг даргын тамгын газартай хамтран хэсэгжилсэн хөл хоройг тавин хариу арга хэмжээг түргэн шуурхаа зохион байгуулан ажиллаа. Мөн галзуу өвчний эрсдэлд өртсөн 565 тохиолдол, хажигд халдварын эрсдэлд өртсөн 3150 тохиолдолд үйлчилж, лабораторийн батлагдсан 121 тохиолдлыг дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатайг зөвлөн ажилласан. Өнгөрөх хугацаанд хүн амын дундагт хандлт асуумж
судалгааг давхарцсан тоогоор 21690 хүнээс авч зоон улсын халдвар төвчний эрсдэлд хүчин зүйлийг тогтоож, ард иргэдийн дундах мэдлэг хандлагын төвшин тогтоож, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж байна. Мөн эрсдэл бүлгийн хүн амыг зоон улсын шалтгаан төвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн засаглалын захирамж гаргуулж 16 сумдаа голомт хяналтын эмчийг сумдын эрхлэг жимч нартаа зөвшөлдсөн томилж сумдад зоон улсын халдвар төвчин гарах эрсдлийг бууруулан ажиллаж байна. Үндсэн чиг үүргийн хүрээнд жилийн бүр тарган дахлын тандалд болон гүнзгийрэл шинжилгээ, бом, холер, хажигд халдварын тандал шинжилгээ, шумуулаар дамжих халдвар төвчний шинжилгээ, ус намгийн шүүдийн ажиглалт судалгааг тогтмол зохион байгуулж байна. Энэ хугацаанд нийт 13 сая 50 мянган га талбайг хамруулан байгалийн голомтыг тогтоож, эпизодын хөдөлгөөнийг тогтоон ажиллаж байна. Шинжилгээ судалгааны хүрээнд цуглуулсан дээж материалыг лабораторийн шинжилгээнд хамруулан голомтыг тогтоож, зоон улсын халдвар дэх хүний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг эрсдэлт бүс нутгийн онцлог тохируулан тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд үндэсний телевиз, Монголын радио, цаг үеийн болоод зоон улсын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг 48 удаа аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үндэсний төвийн сайт, байгууллагын цахим хуудасаар дамжуулан цаг үеийн болоод сэрэмжлүүлэх мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Аймгийн засаглалын захирамжаар жил бүр зоон улсын өвчин судлалын төв, байгаль орчны газар, цагдаагийн газар, жаргалант сум, авто тээврийн газар хамтран 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 1-ний хүртэл Ховд аймгийн 4 постоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, жилд дунджаар хууль бусаар агнан тээвэрлсэн 60-аас 85-ыг хураан авч, дээж материалуудыг лабораторийн шинжилгээнд хамруулан устгалд оруулан ажиллаж байна. 1981-ээс 2025 оны хооронд 156 удаагийн тарван дахал дүнтэй хамт тохиолдох халдвар төвчний голомт хяналтын тандалт гүнзгийрэл шинжилгээгээр тарван дахлын эерэг дүнтэй 711 г сорьц, тарван дахлын өсгөр 223-ыг илрүүлэн ажилласан байна. Шинжилгээгээр 15 суманд тарван дахлын голомттой болох нь тогтоогдсон. Мөн тус лаборатори нь ом өвчний хяналтын шинжилгээгээр 3875 сорьц, холер өвчний хяналтын шинжилгээгээр 3256 сорьцонд лабораторийн шинжилгээ хийн ажиллажээ. Хажигд халдварын тандал шинжилгээг Ховд, Баянхөлгийн, Увс, Завхан аймгийн нийт 2486 сорьц молекул биолог PCR шинжилгээгээр шинжилэхэд 69.2% нь хажигд эрхицеозын халдваржилтаа гарсан байна. Коронавирус халдварын үед манай төвийн явуулын лаборатори, Дарбал сумын хяналтын пост, Сэцэг сум, Булган сум, Алтай сум, Уйнт сум болон Хөшөөтийн уурхайн нүрс тэмрийн жолооч нарт PCR шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. 2020-с 2023 оны хооронд SARS-CoV-2 буюу коронавирус халдварын үед аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх болон голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг 1.5 сая метр квадрат талбайд хийж гүйцэтгэжээ. Шинэ коронавирустад сар дахлын үед аймгийн хариу арга хэмжээний 1, 2, 3, 6 дугаар баг, тээвэрлэлтийн 1-р баг, нас барсан иргэдийн оршуулга хариу арга хэмжээний багуудыг хариуцсан ажилласан. Халдварын үед ажилласан ажлын үнэлгээгээр 2022 оны аймгийн болон системийн шилдэг байгууллагаар шалгарсан. 2025 оны үйл ажиллагааны бэлэлтээрээ системийн хэмжээнд үнэлгээтэй үнэлэгдэн угтан ажиллаж байна. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Оросын холбооны улсын тарван дахлыг эсэргүүцэн судлах станцтай хамтран Алтай нурууны тарван дахлын голомтын идэвхжлийг тогтоох шинжилгээ, бүгд найрамдах Хятад ард улсын хөлийн хорой зээрийн байгууллагатай хамтран хил дагуух зоон улсын халдвар төвчний идэвхжлийн судалгааг амжилттай зохион байгуулад байна. 2025 онд багтаж лабораторийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн MNS ISO 15189 2015 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Бид нийгмийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсч зоон улсын халдвар хүний өвчлөлийн сэжигтэй дуудлага гарсан үед 15 минутанд төвийн байран дээрээ шуурхай цугларан 30 минутанд багтан цагийн байдал дээр ажиллах зураглал гарган халдвар хамгаалал, бие аюулгүй багаж тоног төхөөрөмжөө бүрэн хангагадан улаан бүс рүү хөдөлсөөр өдгөө 45 жилийг ардаа өрхөөд буй эрүүл мэндийн салбарын нэгэн дайчид билээ.
аймгийн зоонозын өвчин судлалын төв.